Хөгжлөөл группийн гишүүдэд бүгдэнд орой мэндийг хүргэе. Тэгээд би сая яг нэг санамсаргүйгээр Black Squid гэдэг хамтлагийн видео клипийг одоо олж үзлээ. Тэгээд тэр клип юуны талаар гардаг гэх юм бол ингээ шүүх хуралдааны процесс шүүхтэй хэмиг харуулад тэгээд улсын яллагч шүүгдэгч хоёр мэтгэлцэж байгаагаар ингээд дуун клипийн өрөнд юм байна л да. Тэгээд тэрийг үзээд надад амар таалагдлаа. Ер нь ингээд яг шүүхийн процесс, шүүх хуралдааны дэгийг тодорхой хэмжээгээр харуулсан байна. За түүнээс гадна бас шүүмжлэх ингээд жоохон ганц хоёр илүү гэлэх тийм хэсгүүд байла. Тэгэхээр бүгдээ яг тэр клипийг үзэнгээ. Тэгээ манай группийн хангишүүдтэйгээ тэр клипийг үзэнгээ. Ер нь шүүхийн процесс ямар үед юм бэ? Шүүх хуралдааны тэхэм ямар үед юм бэ? Яг энэ клип дээр гарч байгаа шиг үйл явдлууд болд юм уу, үгүй мүү гэдэг дээр ингээд ярилцаад ер нь клип задлан хий гэж бодлоо. За тэгээд хамтдаа клип үздэгэ. Бүх шүүх хуралдааны танхим бол юм гоё биш. За энэ бол Green Hall гэж нэрлэдэг те шүүхийн за ер нь бол жишг шүүх хуралдааны танхим юм гоё байх ёстой шүү гэдгийг харуулсан танхим гэж ойлгож байна. Тэгэхээр бүгдээрээ бүх тэ Улаанбаатар Монгол улсад үйл ажиллагаа авалж байгаа шүүх танхим юм гоё гэж төсөөлж болохгүй. Ер нь бол Монгол кино, Монгол контент, Монгол видеонуудыг харахаар шүүх хурал, шүүх болж байгаа процессыг харуулахдаа дандаа яг энэ Green Hall танхим дээр очиод ингээ харуулцдаг. Тэнгүүт иргэд одоо жишээ нь мэдтгүү те шүүх танхимыг төсөөлөхдөө яг ийм гоёор төсөөлөд байдаг. Сая шүүхийн шинжилгээний хүрээнд ч гэсэн яригдсан те шүүх танхим болвол хүрэлцээ юм уу, жижигхэн тэгээд дотор нь одоо доторх орчин нөхцөлөө сайжруулах шаардлагатай. Маш жижигхэн танхимд одоо бид нэр ингээд 10-20-ороо шүүхийн оролцогч нар ордгоо гэдэг зургууд нь ч гэсэн явж исэн. Тэгээд та нар харсан. Тэгэхээр бүх шүүх хуралдааны танхим ийм гэж ойлгож бол ерөөсө болохгүй нэ. За Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдаанд нээж тус шүүх хуралдаанаар талиагаас зээг хүн амны эргийг нээлттэй шүүн хэлцнэ. Шүүгдэгч нараас боссон суучих. Улсын ялагчийн дүгнэлтэд танилцсан шүүх хуралдааны нэсийг мэдэгдэж байна. За энэ мэдээж клип болохоор бас нарийн зүйлсийг заавал тусгах албагүй. Гэтэ ер нь бол шүүх хуралдаан нарийн бичиг эрцгийг танилцуулах ёстой. Тэгээ нарийн бичиг яг тухайн шүүх бүрэлдэхүүн танхимд хүрэлцэн ирсэн оролцогч нарын эрцгийг танилцуулна. Үүний дараагаар бол шүүх бүрэлдэхүүн даргалагч, шүүгдэгч болон хохирогч гэрч нарын биеийн байцаалтыг нь бол асууж тодруулна. За ингээд улсын яллагчийн яллах дүгнэлтийг уншиж сонсгосноор шүүхийн хэлэлцүүлгийг эхлэх ёстой. Тэгээ бас нэг зүйл анзаарэгдэж байгаа нь юу вэ гэхээр шүүгдэгч маань түрүү хэлсэн те даргалагч шүүгч өөрөө хэлээд байна. Энэ бол хүнийг алах гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч шүүх танхимд орж ирлээ гэд хэргийн товчуудах дээр хэргийг танилцуулахтаа бол хэлсэн. Тэгэхээр одоо та нараас асууя комент хэсэгт үлдээгээрэй. Ингээд хүнийг алах гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд орж болд юм уу? Өөрөө өөрийгөө өмгөөлнгээ шууд шүүх танхимд ороод ирж болж байгаа юу? Улсын яллагчтай мэтгэлзэх ийм боломжтой юу? Энэ хүнийг алах гэдэг чинь одоо бүх насаараа ойрхол оногдуулах боломжтой гэмт хэрэг штэ. Тэгэхээр энэ гэмт хэрэгт холбогдсон хүн өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцож болох уу? За энэ бол ингээ ихний асуултлаа. Тэгэхээр бүгдээрээ итгэвтэй комент хэсэгтээ хариулаарай. Комент хэсэгтээ хариулт олгож үлдээгээрэй. За ингээд цаашаа клипээ үргэлжлүүлээд үзье. Сарын хорны дуудлага эргүүл эргийн газарт очиж гид эрэгтэй гүйлтэл дээр нь барьж мэдээж орж хавцал эрэгтэй дайлцгаа тохирогцээ чин тус газраа хотолоо цус алдаж ус газар дунж эд огшил эвдэрсэн зүлүүгүй айрагтай согтуурсан байдал сэжигтэй мэрэгжлийн мэдүүлдээс үзэхэд түүнийг шунхаас итлэр хүн алсан гэж Монгол улсын иргэн хуулийн тусгай зүйлэнгийн 11-ээр ялж байна. Уушлаараа тийм зүйл байгаагүй жидэгтэйш би зүг байгаагүй дараагуудаас зогсон байгаа газар ноцсон байдал хөдгөн байсан балмагдаж нилэн айсан дараагийн бинес байрсан цэжин дуус газарт нь хөдөн зэвсэг дүүрсэн би энэ хөрсөн хөлсөн цувсан байдалтай байхад нь би мисэн сулдаж авсан тийм ийм зүйл болсон дитгэхгүй байна мэдихгүй байна хүчээр гүжирдэж болохгүй штэ хүнд муу санаж явдаг биштэй хууль цааз гიშ байдаг болж их навшиг гол ингэж тамаа битээ шүүлийн өөр буцаад иртээ шүү чимээгүй зүгээр жоохон дэгтэй шүү одоо прокурор үгнээс хэлсэн үгнээс чинь илүү хийсэн үйлдэл чинь чамаа гэрчлэн хотын дээр өөрөө нэг хийж чамаа гэрчлэн зугтаад нэмэргүй үннээс болдох хэрэггүй үлдсэн бол буцаж чадахгүй мэдээж бэлзээд нэмэргүй хогч амиа алдсан цаг чиний орсон цаг чамаг барьсан цаг гэрчийн хийсэн цаг бүгд таарч байна зүгээр хэрэгэ хүлээ илүү дутуу зүйл бити үлээ шүүгэн шийдвэрийг хүлээ Хийсэн үгэндэн орогдсон хийсэн хүндэн сүнсэнд хорогдсон орогдсон хүмүүс дөөрөгдөн нүуний
худлын завс төрөлтөн худлаа шааш мөрлөн дараа төрөлтөө угаасаа нүрэлтэн надад тайхан малга намайг рилээ шалга гавь хаалга татах хэрэг надад алга тэгээд яах гэж чи хэлсэнгүү гэж дотлгаалга эрхэм шүүгчээ энэ хэргийг хорхичийн тал чидэ цалга хэрэг алга шүүгийг хүндлэмж алга хийсэн хэрэгээ бодоо тэндээ очоод дараа налга. За улсын яллагч болсон яллагдагчийн мэдүүлгийг хүлээн авлаа. Хэрвээ өөр мэдүүлэг байхгүй бол шүүх хуралдаан завсарлаж шүүхийн шийдвэрийг гартал төрүүлээ нү. Хүлээ. За мэдээж клип болохоор бүх зүйлийг бас нарийн заавал тусгах албагүй гэж түрүү хэлсэн те. Тэгээд бас дахиад хэлье. Энэ клип юм чинь бүх зүйлийг бас нарийн ширийн тусгах бол албагүй. Ер нь бол шүүгдэгчийн мэдүүлгийг сонсохдоо, прокурорын яллах дүгнэлтийг сонсохдоо те шүүгч даргалагч шүүгч заавал даргалаад тэгээ улсын ялагчийн яллах дүгнэлтийг сонсож дуусныхан дараа шүүгдэгчээс за шүүгдэгч мэдүүлэг өгөхгүй бол мэдүүлгийнхтэй сонсъё гэдэг ч юм уу яг юм тодорхой дэгэнд оролол заавал шүүх хуралдаан явагддаг. За тэгээд шүүгдэгч өмгөөлөгчтэй бол шүүгдэгчийн мэдүүлгийг сонссныхон дараа шүүгдэгчийн өмгөөлөгчийн одоо хэлэх үгийг нь сонсно. За үүний дараа хохирогчийн мэдүүлгийг сонсно, гэрч нарын мэдүүлгийг сонсно гэд ер нь бол шүүх хуралдааны танхимд өрнөх зүйлс нь бол ийм байдаг. Энэ клип болохоор бол тэр болгоны нарийн сайн тусгаагүй байна. Тусгах клип юм чинь тусахгүй байж бас болно. За бас нэг гарсан зүйл нь юу вэ гэхээр мэдүүлгүүдийг ингээд дуусгаад тий шүүх хуралдааны одоо ер нь бол одоо шууд ялыг нөгнөө гэдэг байдлаар бол сая даргалагч шүүгч хэллээ. Шүүх барьснаас бол яг ийм байдлаар өрнөдгөө бүх мэдүүлэг тий одоо улсын ялагчийн яллах дүгнэлтийг сонсож дуусны дараа тэгээд шүүгдэгч хохирогч гэрч нарын мэдүүлгүүдийг сонсож дуусныхан дараа асуулт хариулт өрнөн. За асуулт хариулт өрнөснийхөө дараагаар нотлох харимт шинжилэн судална. Тэр хавц тэргүүдийг одоо хавц тэргийн дотор байгаа тэр бүх нотлох баримтуудыг нотлох баримтыг нэцаах одоо улсын яллагч бол нотлох харимтаа бол яллах талын нотлох харимтуудыг судлах бол өмгөөлөгч яллах цагаатгах талын нотлох харимтуудыг ингээд судлаад нотлох харимт шинжилэн судлах тийм бүхэл бүтэн үе шат байдаг. Энэ үе шат бол энэ клипэн дээр бол ингээ өрөөсөнгөө мэдээж клип чинь заавал бас энэ процессыг харуулах хэсгүй. Гэхдээ бодит шүүх хурал дээр бол заавал нотлох баримт шинжилэн судлах гэдэг үе шат бол байна. За үүний дараагаар бас дахиад асуулт хариулт явна. Шинжилэн судалсан нотлох харимттай холбогдуулаад гэрч болон шүүгдэгч, хохирогч нараас асуулт хариулт асуух боломжтой. Тэгээ гэрчийн мэдүүлгийг бол гэрчийг шүүх хуралдааны танхимд дуудаж ирээд ингээд тусгаалan асуудаг. Харамсалтай нь энэ дээр болохоор яг тэрийг наривчлан харуулаагүй байна. Тэгээд гэрч гинт гарч ирээд те хүй би ч одоо ингээд нэг гэрч байгаа ш. Тэгээд одоо бол яг клип үргэлжлээ цаашаа явах байгаа. Тэгээд бүгдээрээ гэрчийг юу гэж хэлхийг энийг бол би бол гэрч гэж хараад байгаа байхгүй юу. Яг гэвэл би тэнд байсан гэдгийг энэ залуу одоо үргэлжлүүлээд клипэн дээр ярих болно. Тэгэхээр энэ залуугийн ярихыг ингээд сонсчоод бүгдээрээ гэрч шүрэн ингээд шууд ярих нь зөв үү буруу юу гэдэг дээр ингээд анализ хийцгээе. Хүлээ миний үгийг түрхүүлээ босон хэрэгнүүдээр харсан хүн зөвхөн би билээ. Надад хэлэх юм байна шүү. Үн зүйлийг хэлсэн залуу төрийн сүдэн шүү. Яг юу болсон бэ гэвэл түүх ярьсан тэр 10 жил буруу замаар будаа тээж явсан тэр олон бэрицгээ алдсан айлын том хүүгийн нуруунд дээр авч явах хөстэй амьдрал буусан тэр чигээрээ буруу гараар тижээж бодолж яваад мэдээж дорны цаа суусан амьдралыг хичээлийг тэнд сурсан хүүхэд нас минь 10 жилээс үүдээ тэндэл дарсан хамт суусан хам минь надад таниулсан харц болоо тайж олоод би талтуулсан айц санал болгож амаа тослох гэж анхандаа зөвшөөрч өглөө болгон толдон тараад өөрийгөө өршөөж чадлихтэй хүний дор чадхаараа зайж чанартай бараг хилэн чандаас зөөж мөнгө тоолж өндөө өртөөж хүн зөөж хүнийг бараа шиг нөөж мөргүү цэвэр амьдрах мөрөөдөл нэгэнд холдож хүний нүдэмсаар хоолдож ходоод тортож хардарч хоног өдрийг толж хордоолож хэрэг босон өдөр нь би байж таарч хүний зөрөг цуцалж арьсан нэгэн тэр ганцаараа түүний өдөөс зогсон нэгэн харин тэр хохирогч болохоо мэдээгүй өдөөс хаалгаа тайлж хамаг байдгаараа дайлж хамт сууж ууж идэж үүрцээж ууранда багтарсан дарах цам хараач гинт маргалт жигсэн маргаан даргын хутга цээжин тууснаар цэглэгцэн түүний цэгцсэн ажил та нар мэхлэгцэн харин тэр жолооч миний төрсөн дүү байсныг би мэдсэнгүй. За бүгдээрээ клипээ болол үзээд дуусглаа.
За түрүү яг хэлсэнчлэн гэрчтэй хамгийн сүүл нь гинт гарч ирээд хүү би ч одоо гэрчтэй надын хэлэх үгийг сонсооч гэдэг ингээ мэдүүлгээ өгөөд ээж болохгүй. Гэрчээр болвол энэ хүнийг оролцуулнаа гэд яллах, өмгөөлөх эсвэл хохирогчийн талаас ч юм уу санал хүсэлт эхлээд өгнө. Түүнийг нь шүүх бүрэлдэхүүн хүлээж аваад за энэ хүнийг гэрчээр оролцуулъя гэж шийдвэрлэх юм бол гэрч шүүх хуралдаанд оролцох боломжтой. Тэгээ мэдүүлгээ өгөх боломжтой байгаа. Гэтэ бол гэрч мэдээж ингээ хамгийн сүүлд нь бол мэдүүлгээ бол өгөхгүй. Яг л одоо шүүх хуралдааны дэгийн дагуу те шүүгдэгч, хохирогч тэгээ мөн гэрчийн мэдүүлгийг ингээ яг дис дарааллын даваа ингээ сонсоод явдаг байгаа. Тэгэд илүү дэлгэрэнгүй ер нь ингээ наривчлаад шүүх хурлын дэгийг уншаа гэх юм бол эрүүгийн эрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35-8-ыг унших боломжтой. Тэгээд бидний одоо ингээд Монгол кино ч юм уу эсвэл Монгол дуу клипэн дээр гардаг шиг шүүх хурлын процессыг бодит байдал дээр бол өрнөдгөө одоо яг ингээд киногаараа эсвэл үтсэн клипээрээ шүүх хуралдааны төсөөлж бол ерөөсө болохгүй. Тэгээд яг энэ үүднээс бол энэ клиптэр ингээд жижигхэн задлан одоо хийлээ. Тэгээд зарим зүйлээр алдсан ч юм уу эсвэл дутуу үлдээсэн зүйл ахаан бол та нар маань комент хэсэгт санал бодлоо үлдээх боломжтой байгаа шүү. Тэгээд ер нь бол яг бидний үзэж байгаа кино шиг амьдрал бол өрөндгөө, клип шиг өрөндгөө, шүүх хуралдааны танхимч гэсэн ийм гоё байдгүй. Тэгээ маргаан мэдээж мэтгэлцэн бол ингэж бүр өрөндөхгүй. Гэхдээ би энэ клипийг үзсэндээ бол амар баяртай байна. Тэгээд үзсэндээ ингээ сэтгэл догтлоод амар хурдан ингээ задлаачлаа. Яа тэгвэл яг ийм шүүх хуралдааны доторх процессыг харуулсан те яллах, өмгөөлөх тал болоод мэтгэлцэж байгаа ийм гоё ингээ сонирхолтой шийдлэр клипээ дуугаа хийсэн дуу бол байдгүй. Тэгээд энэ бол хуулийн сургуулийн оюутнууд маань энэ клипийг заавал үзээрэй. Тэгээд яг миний ярьж байгааг үзээд бас таалагдахгүй хамл зөвхөн клипийг үзээд ийм юм болтгүй штэ гэдээ бас өөрсдөө дотроо дүгнэлт хийгээрэй. Тэгээд хамт байсанд бүгдэнд баярлалаа.